авах гэж хаач шүү. Жоох өнөөс нам хааш. За нэг хэвлэл мэдээлэлээр гараад байгаа нэг ташаа мэдээлэл яваад байгаа учраас энэ талаар та бүхэнд мэдээлэл хийя гэж ингэж одоо цуглуулсаа. Тэгээд уушлаарай. За Эрдэнэ төвлөрийн одоо захирал нь $10,000 цалин 24 за 25 сая төгрөгийн цалинтай Эрдэнэтийн төвзийн гишүүд нь $4,000 цалинтай сарын. Тэгээд энэ асуудлыг одоо төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар шийдвэрлсэн. Нөгөө талаар шийдсэн байна. Тэд нар тийм өндөр цалин авч байна. Нөгөө талаар гэвэл Нямсар хэвлэл мэдээлэлээр хэрэгтэй төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд $240,000 илүү цалин өгөхгүй гэсэн. Гэтэл 40 дахин нэмэгдүүл цалин өгч одоо өгчээ одоо арын хаалгаа гэдэг мэдэхгүй. За ийм мэдээлэл цацагдаад байна. За ялангуяа Icon баха Icon CGM-ийн дээр. За энийг үл мэдээ дэлгэрэнгүй затсан. Хоёрдугаар бол яг нь заашгүй таартай уулзах хэрэг ярих хэрэггүй. Яг хэвлэл мэдээлэлээр янз бүрийн зөрүү янз бүрийн мэдээлэл гаргадаг. Энэ миний бичсэн бичгийг дарж гаргасан. Энэ бичгийг би их хувийн таарт өгнө. Энэ Icon дээр байгаа цэгүүд одоо ингэж гол санаануудыг ингэж дараа гаргацсан. Тэгж бүтгэж болохгүй шүү дээ. Залуусаа одоо хэвлэл энэ хараа үндсэн одоо санааг нь алдагдуулаад дараа гаргацсан. Тэгээ хэвлэл мэдээлэхэд би үндсэн тайлбар хийхээс өмнө хоёр юм хэлье. Нэгдүгээрт бол би төрийн албаны аль шатанд явж байхад хэвлэл мэдээлэлд нээлттэй байна. Хизээч хаанч юу ч нуудгүй. Нуухан байхгүй төр зүтгэж яхад. Хоёр хэвлэл мэдээллийн соён гэгэрүүлэх ажлаа сайн хийгээч. Та нар гүтгэх буруу мэдээлэл өг ард түмний сэтгүүгээр одоо буруу тийш нь буруу юм хийгээд байна. Би ингээд бүх мэдээллийг нээлттэй өгнө. За энэ миний Icon дээр гарсан миний одоо албан тоотыг дарсан энэ загруу тэрийг л надаар авахгүй та нар авчна. За хоёрдугаар би одоо яг энэ өдөр явуулсан албан тоотоо бүрийн хэрэн таарт өгнө. Нэгдүгээр асуудал. За тэрэн дээр юу бичигдсэн, юу хариулсны тухай би одоо дотор нь ерөнхий тайлбар өгье. За энэ учраас энийг дамжуулаад нэлээд хэдэн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо нэг Бадам сурангаа 25 сая төгрөгийн цалинтай орлогч нар нь одоо төвзийн гишүүн за орлогч дарга цэргийн тоомоо энэ тэргүүл одоо тэрүүл миний асуудал биш. Нуухан байхгүй. Төвзийн захирлын цалин хангамж төвзийн гишүүдийн цалингийн хим хэмжээ тогтоох асуудал яагааргүй төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар юу миний хариуцж байгаа ажлын нэг хэсэг мөн тэрийг нуухан байхгүй. 12 сарын 13-ны өдөр одоо хуучин төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс надад бол албан тоот ирсэн. За албан тоотон дээр 12 сарын 13-ны өдөр шинээр төвж бүрдсэн шүү дээ. Тэрний дараа. Тэрэн дээр одоо ирсэн саналуудад нь би өгнө нөгөө албан тоотоор хариу өгсөн байхгүй юу? Тэр саналд нь. Тэгээ тэр албан тоотоор хариу өгсөн саналыг энэ одоо арай тоо тавилчиж нөгөө дараад мушгад ойлоод хэвлэл гаргасан учраас би их сэтгэл дундуур байгаад байгаа. Тэгээд та нартай уулзъя гэж. За энийг ингээд дарагдсан энэ Icon CGM дээр байгаа бүрэн их нь манайхан та бүхэнд одоо бүрэн ихээр нь хэвлж өгнө. Тэгээд тэрэн дээр юу гэж одоо бид нар ингээд хариу өгсөн юм тэгэхээр Бадам сурангаа болон төвзийн аливаа төвзийн шийдвэр дээр албан тооттой тамга зурж гар үсэг зурдаг нэг одоо юу гэдгийг компани захирлууд байдаг шүү. Албан бичиг явуулаа төвзийн нэрээр явуулдаг дандаа захирлууд нь албан бичиг явуулдаг. Тэгээ Бадам сурангааны тэр анхны одоо юу гэдгийг 12 сарын 13-нд ирсэн бичгэн дээр бол хоёр санал ирсэн. За нэгдүгээр тэр төвзийнхнээс ирсэн санал шүү дээ. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр Бямсрын даргад одоо ГОК-ны чиглэлээр ирсэн санал байсан. Тэгээ Бямсрын дарга над руу төвзийн дарга над руу өгсөн. Энийг хэрхэн шийдвэрлэх вэ гэж. За тэгээд хэрхэн шийдвэрлэхийн тухайд нь би их тодорхой, их нээлттэй, их садаа оновчтой аминдаа бол оновчтой хариу өглөөгөө бодцсон чинь сая одоо их буруу юм болчлоо. Одоо буруу мэдээлэл нийгэм засгаад байна гэж. За нэгдүгээр тул яг үгээр ерөнхий захирлын цалин хуучин Орос Монголын одоо хамтарсан үйлдвэрийн цалин бол нэг $20-25,000 сар болго авдаг байсан. Нэгдүгээр захирлын цалин. Одоо ерөнхий захирал. Тэгээд Эрдэнэтээс саяны ирүүлсэн тэр төсөл дээр 12 сарын 13-нд ирүүлсэн төсөл дээр юу гэж хэлсэн тэр нэгдүгээр орлогч би бас энэ мэдээллийг таанахт өгнө. Тэрийг өгөөрэй. Нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Күүтлийн 12 сарын 7-ны өдөр 15 оны 12 сарын 7-ны өдөр нэгдүгээр орлогч
одоо буюу ерөнхий инженер Күүдлинтэй байгуулсан гэрээний энэ нөхцлөөр л ерөнхий захиралтай байгуулсанаар байна гэж. Энэ одоо хамгийн сүүлд нь тэр өгүүлбэр байгаа. Би таарт өгчин за. Байгуулах саналтай байна. Ерөнхий захирлын цалингаар биш байна штэ. Нэгдүгээр орлогчийн нөхцлөөр цалин өгье гэсэн энэ саналыг надад ирүүлэхгүй юу? Тэгээ цалингаасаа гадна тэрэн дотор ингээд 14 зүйлийн энэ материалыг танарт өгөх учраас би тавчхандаа явна шүү. За 14 зүйлийн нөхцөл байдгийг. 14 зүйлийн нөхцөл. За 14 зүйлийн нөхцөл дотор бид нар яг энэ бичгийн дээрс маш их тодорхой хариулсан. За нэгдүгээрт бол цалинг нь бол $10,000 зөвшөөрье гэдгийг би хэлсэн. Тэр үнэн. Тэр үнэн. Бодлоо хэлээ. Гэхдээ ерөнхий захирлын хуучин цалингаас 2 дахин буутсан засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу $10,000 цалин байж болох юм байна. 8,000 одоо 7-8,000 хүн одоо удирддаг дэлхийн хэмжээний үйлдвэрийн захирлын цалин бол $10,000 байж болох юм байна гэж. Би үл тэрийг их олон янзаар бодож 2-р засгийн газрын тогтоол хуучин захирлуудын цалин 50-аас 60% буулгах тухай шийдвэртэй шүү дээ энэ чинь. Тэгээ нөгөө 30-аас 60%. Тэгээ нөгөө 50% нь одоо 60% нь баг багтаж байгаа. Ингээд нэг $10,000 цалин өгчээ гэсэн. Тэр зөвшөөрлөг л би өгсөн. Тэр үл үнэн бичгэн дээр байгаа. Нэг. За тэгээ ихэн бодсон. Монгол улсыг ч олон жил тэжээсэн энэ их хариуцлага, энэ их хөрөнгө, энэ их одоо даалгаврыг биелүүлэх тэр хүн ар гэр талдаа нэг амьдралдаа юм бодохгүй тиймэрхүү цалингийн талаар ядаж юм бодохгүй ажиллаа хийх ёстой гэж. Ингэж. За хоёрдугаар асуудал дээр ямар асуудал одоо байсан гэхээр ийм байсан юм аа. Ийм нөхцөл байсан. За нэгдүгээр асуудал $10,000. Хоёрдугаар асуудал жил бүр одоо амралтаа идэх үед нь олгох цалин 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний материалыг тусламж үзүүлнэ. Жил бүр $30,000 өгье гэж амралтын үед нь байхгүй өгөхгүй гэсэн. Би нэг. Дараагийн асуудал бол төлөвлөгөөт болон эснаар эмчилгээг оролцуулан эмчилгээний зардал түүнд эмчилгээнд орчих ирж очих галт тэрэгний зардлыг өгнө. За энэ бас нэг эмчилгээний зардал $2-3,000 байдаг юм байлгүй. Би өгөхгүй гэсэн. Тийм байхгүй. Энэ хуучин энийг өгчээсэн байхгүй бүх захирлууд өгчээсэн шүү дээ энэ чинь. Энэ 30 хэдэн жил гок ажиллахтаа ерөнхий захирал, дээд захирал бүгд нь өгчээсэн зүйл шүү. Тэрнээс шинээр одоо Бадамсрын очингуудаа юм уу хин очингуудаа ийм санал тавиад унсан. Би Күүдлэний нөхцөлийг бидэд ирүүлсэн. Нэгдүгээр ерөнхий захирлын биш одоо орлогчных нь нөхцлөөр цалин өгч энэ хангамж өгье гэрнэ. Дараагийн нэг асуудал яг үгээр жилд нэгээс доошгүй удаа гэр бүл гишүүний хамтаар амар цувилж явах эрхийн бичиг одоо эрх очих тээврийн зарлыг 100% даана. За тийм байхгүй. Би өгөхгүй гэсэн. Тэрний дараа компани зарлаар албан машин хэрэглэнэ. Тэр өгнөө байдаг зүйл. Тэр бол одоо хаанч байдаг зүйл. Тэрний дараа энэхүү гэрээ контрактын дагуу ажиллах хугацаанд амьдрах ажиллах нөхцөлийг боломжоор орон сууцаар хангана Эрдэнэтэд. Тэр болно. Гэхдээ тэр орон сууцыг 2 жил гайгүй ажиллавал Эрдэнэтийн орон сууцыг хувьд нь өгнө гэсэн ийм өгчдөг одоо тийм тогтолцоо байсан байл. Манай Монгол захирлуудад. Тэр нь бивэл орон сууцаар хангана мэдээж. Хувьд нь өгөхгүй. Тийм байхгүй. Орон сууц Эрдэнэтийн орон сууцыг ярьлаа шүү би. Тэрний дараагийн асуудал ямар асуудал байсан гэхээр ажил үйлрүүгээ биелүүлэх явцад одоо осолд ороод эрүүл мэндийн одоо бол хүндөвтөр гэмт хөдөлмөрийн чадвараа алдсан нөхцөл 5 сарын цалинтай тэмцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олох буюу одоо осол аварт орвол $150,000 өгье гэж 750 сая төгрөг штэ. Өгөхгүй. Монголын хөдөлмөрийн хуулиар явна. Монгол компани болсоо өгөхгүй. Энийг хэлсэн. 3 дугаар одоо Улаанбаатар хотод 4-5 өрөө байр 2 жил одоо амжилттай хэвээ ажилласан бол контрактын гэрээгээ биелүүлсэн бол Улаанбаатарт одоо 4-5 өрөө байр үйлдвэрийн зардлаар авч өгье гэж. Би өгөхгүй. Өнгөрсөн жил энэ байруудыг орлогчид нар авсан. 719 сая, 750 сая, 760 саяар Эрдэнэтийн сая өнгөрсөн хугацаанд 4 жил ажилласан, 2-3 жил ажилласан бүх захирлууд энийг авсан. Тэгвэл мэдээлэл гарсан шүү дээ. Тэгэхээр тэрүүл контракт тухайн нөхцлөөрөө явсан учраас тэрүүл бидний асуудал биш. Ер нь бэхээр энэ удаа бол тэр захирал би өгөхгүй. Тэр Улаанбаатарт байр авч чадахгүй. За нэг хүүхдийн одоо гадаад одоо ихтэй сургууль сурах зардлыг одоо компани төлөө. За гадаад сургах ихэд доот нь $30,000 байдгүй дээ. Тэгээд одоо жилдээ дэсэн хэдэн сая болдгийг асал $30,000-аас 70 хэдэн сая өгөхгүй. Би тийм байхгүй гэсэн. Тэгээд сурах дадлагжих мэрэгжлийн төлөх зардлыг за энийг үл мэдээж үйлдвэрүүд байдаг учраас хөдөлмөрийнхээ одоо гэрээ дотоод журам дармынхаа дагуу шийдээ мэрэгжлийн төлөхөд байгууллага зардал хариуцлага тэр бол байж болно. За ингээд бас контрактын гэрээ дуусаад буцах одоо үед бол нэг тээврийн одоо гэр бүлийн нүүлгэх зардлыг даая. За тэр бол байдаг зүйл ээ. Олон жил Монголын төрд байгаа зүйл тэр болно. За ингээд иймэрхүү маягаар ингээд 14 нөхцлөөс би юу гэхээр яг 60% зөвшөөрсөн одоо
мөнгөтэй холбоотой нэг машин, унаа, орон сууцаар тэндээ ажиллаж яхад нь орон сууцаар хангах, унаа бол мэдээж байдаг зүйл, эрх очихт нь ажиллаа өгөөд эрх очихт нь бол нэг зарлим заадаг нь болно зүйл 14-өөс 4-ийн зөвшөөрөөд 10-ын үгүй. Нийт дүнгээр нь авч үзвэл саяныхыг би ингээд тоочж үзсэн. Уучлаарай. Гэхдээ энийг тийм ариулсан тоо биш. За нэг $20,000 цалин авч байсан жил 600 сая авах байсан бол би 300 саяг л өгье гэсэн. $20,000 ерөнхий цалин авч байсан бол 300 л өгье. Тийм байгаа 10 гэдэг чинь. Нэг хоёрдугаар тул дээр 3 жил бүрийн 3 сарын хүртэх хэмжээний цалинтай тэмцээний тусламж үзүүлнэ гэхээр тэр чинь бол 75 сая төгрөг үгүй ээ. За нэг совлын зардал $3,000 авах байл 7.5 сая үгүй ээ. Эрх очихын амралтын одоо дэмжлэг 6 сая үгүй ээ. За $30,000 хүүхдээ одоо жил борлогын сургая гэж бодвол 75 сая төгрөг үгүй ээ. Гэт иймэрхүү маягаар ингэж хасчаад нөгөө талаар Улаанбаатарын Эрдэнэтийн байрыг өгвөл 120 сая, Улаанбаатарт 750 саяар ингэ бодъё. Энэ бол ингээд бас 889 сая үгүй ээ. Тэгэхээр чин энийг манай хэвлэл мэдээллийн буруу тайлбарласан. Аливаа юм шударга байх хэрэгтэй. Энэ шударга явдал мөн үү? Ёстой нөгөө нямдурж мөн үү? Биш. Бид 14 нөхцлөөс 3 дэвтэргүй Монголын хөдөлмөрийн хуулинд байдаг би сая хэллээ. Цалингийн л жоохон өндөрдөө зөвшөөрсөн. Тэр үнэн. Би удлаа хэлэхгүй. Тэр бичиг дээр чинь байгаа. 49-ийн талын мөнхөө адарчсан. За та 25-аар зөвшөөрлөө та хариуцсан шүү гэд надад хэлсэн. Би хариуцсан. Мөнхөө адаргаа тухайн үед бид нэг түүзэн гişүн ярьж байхдаа шууд тэгсэн. Би хариуцсан. Би өөрөө зөвшөөрч байгаа учраас. Би яагаад гэвэл энэ одоо нөгөө үе үеийн ажилласан захирлууд нь орлогчоос ахуулаад асар их хэмжээний хангамж илсэн байсан. Энэ олон улсын гэрээний шугамар нууц байсан. Тэгээд төр засагт үзүүлдэггүй, шалгуулдаггүй нөгөө талаар бол яхахгүй хоёр улсын хоорондын гэрээ байсан. Тэгээд энийг нэг наривчилж шалгадаггүй байсан. Сая Монгол улсын компани болсон учраас Монгол улсын компанийн хууль, хөдөлмөрийн хууль, одоо компани дотоод журмын одоо шугамар бүх үйл ажиллагаагаа явуулна. Тэгж одоо олон улсын гэрэмэрийг явах юм баахгүйгээд тэгээд энийг тохиролцоогүй. Одоо юуг нь тохирсон гэсэн үг би $10,000 би зөвшөөрсөн түүст нь миний бичгэн дээр байгаа. За ингээд явуулсан чинь тэрийг зөв буруу гэд нийгэм цаачаана. Энэ зөв шүү. Зөв ойлгоорой ард түмээ. Зөв ойлгоорой ялангуяа Эрдэнэтийн үйлдвэрийн олон жил энийг мэдж байгаа ийм хэмжээний том компани захиралд бол би тэгвэл бас эсрэг асуулт асуух гэдэг юм. Яагаад энэ олон компаниудын захирал урамшуулал одоо энэ зөвхөн энэ 80-90 компани удирдлагуудаа бид ингээд төрийн нэрийн өмнөөс хэрэлдээд өдөр шөнөгүй сайн муугаа хэлд дорнодуулаад аашлуулаад загнуулаад байж яхад тэгвэл яагаад 4 жил өнгөрсөн жил энэ 6-7 мянган хүн удирдаг Эрдэнэтийн захирлын энэ цалин биш 34 хүн удирдаг хөдөө аж ахуйн захирал 34 хүн удирдаад 9.5 сая төгрөг цалин авч яхад яагаад тэгвэл хэлээгүй. Яагаад олон нийт зацаагүй. Муу нэртэйгээр бий л гаргасан шүү дээ. Болиулсан шүү дээ. Юм шударга байх хэрэгтэй шүү дээ. Тэг учраас би энд бол яг энийг тавьсан тэр Айконаас эхэл тавьсан би мэдэхгүй байна. Айкон цагийн өмнө дээр эхэлж гарсан учраас би хэлж байна. Аж хэвлэл мэдээллийнхэн цаашдаа Монголын ард түмэнд шударга, соён гэгэрүүлэх, гэгээлэг мэдээгээ цацж байгаа ч. Бити худал, гүжир, гүтгэлэг мэдээлэл өг. Хэрэгтэй бол хүрээлэр. Би өгнө. Тэр нуухан байхгүй. Би Кутлиний гэрээг энэний одоо саяны тэр юуны ерөнхий захирал тавьж ирсэн тэр одоо нөхцөлийг тэгээд бүгдийг таардагч одоо энд нөө би өөрийнхөө явуулсан бичгийг Айконыхын дарж одоо хийсэн энэ дөрвөн албан тоодыг дөрвөлгийн тавд одоо өгнө. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал. Түүзийн захирлын цалин $4,000 болгочлаа. Бишээ. Түүзийн гишүүний цалин $4,000 болгочлаа. Тийм байхгүй. Би тухайн үед нь бас энэ өгнө одоо танах. Засгийн газрын журам байдгийг. Засгийн газрын журмаар юу гэж хэлэхүүгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянгаыг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээний түүзийн гишүүн цалин өгнө гэсэн засгийн газрын тогтоолтой. Энэ чинь тогтоолтой шүү дээ. Журмыг тогтоолоор баталсан. Тэгээд энэ асуудлыг бид хэлсэн. Ягарахгүй одоо энийг бол би ерөнхий сайд дээр хүртэл ярьж энийг хэлсэн. Өгөөгүй. Би үл зөвшөөрөхгүй. Хэрв том компани арай өөр байдлаар авч үзээг бол дахид засгийн газрын шийдвэр гаргах ёстой. Ягаад гэвэл нийт одоо энэ компаниудын цалин одоо түүзийн гишүүн цалин юм бэ. Тэгсэн чинь Нямсар чи өөрөө телевизээр хэвлэлээр ард түмэнд 240 мянган төгрөг өгнө гэснээр ардаар чинь ард нь нууж байгаа 40 дахин нуглаад өгчлөө гэсэн мэт. Ингэж худлаа хэвлэл мэдээллийн одоо цацаж болохгүй. Би энийг тайлбарлая. За тэр үед өнгөрсөн жилүүдэд бол яг түүзэд нэг юм би
Би яг нийтдээ хэлэхэд өөр гарч байхгүй. Нэг 240 мянган долларын одоо цалин зарлыг түүзэж хуваарлсан байдгийг. Жилд нэг тийм төсөв байдгийг. Төсвөн штэ. За үүн дотроос Орос руу 120 мянган Ерөнхий комиссийнхаа тэр данс руу тэжигтэй явдаг байсан гэж Монголын талынхан мэдээлдэг. За үлдсэн 120 мянган доллар нь одоо энд байгаа 120 мянган долларын тэгээ нэг хурал мурал зардал ирэх очих тэгээд үлдсэн тэр хуралдааны үедээ хүмүүст хувааж өчөөсөн ийм түүх байна. За дундчаар нэг яг хуваагаад үзэхээр нэг 2-3 мянган доллар өгөөд байсан одоо нэг сард гэж үзвэл жилдээ заримдаа 7-8 мянган доллар, заримдаа 5 мянган доллар, заримдаа 10 мянган доллар энэ хурлаасаа болоод байсан. Ерөнхий комисс чинь цөөхөн хуралдаг, жил чинь цөөхөн хуралдаг штэ. Ийм байсан. Тэгээд тэр төсөөрөө, тэр хуучин төсөөрөө санхүүгийнх нь надад тэр 240 мянган долларын буюу тэр төсвийг надад ирүүлсэн байсан. Тэгэхээр би тийм байхгүй. Засгийн газрын журмаар 240 мянгаыг 2 дахин үржүүлсэн 480 мянган төгрөг өгч болно. Өөр би ямар шийдвэр өгөхгүй гэж хэлсэн. Аваагүй. Тийм шийдвэр байхгүй. Гараагүй. Худлаа мэдээлэл цацаж болохгүй. Тэр хүмүүс гүтгэж чинь наадах юм бол бүр гүтгэж чинь. Засгийн газар дээр яг энийг хийсэн. Тийм учраас түүзийн гишүүд рүү битээ давтлаараа энэ мэдээлэл худлаа мэдээлэл олж сасж байгаа хүмүүс одоо уушлаараа их сурвалжт нь гол одоо сурвалж хариуцаа сурж байгаа хүн би энд байж гэн. Тэрийг одоо юу яа. Тэгээд төлөөлөн ударч зөвлөлийн гишүүн хэдэн төгрөгийн цалин өгөх тогтоох засгийн газрын тогтоолыг одоо бас танад хувлаад өгнө. Одоо хувлаад өгнө. Тэрэн дээр тодорхой заасан байгаа. Ерөн зүгээр энэ дээр бодууштай юм байшин уу байсан. Ягаад гэвэл Эрдэнэт нэг одоо аймгийн АЗЦ 2 бол арай өөр л дөө. Тийм би. Тэгээд тэрийг дахиад шийдэлгүүл би тэрийг харин засгийн газар дээр ярихт нь бол би өөрснөө засгийн газарт хэлж ийсэн. Энийг хараагүй л эргэжил засгийн газрын шийдвэр гаргах. Би үл гаргахгүй. Би засгийн газрын журмал мөрдөн. Өөр одоо засгийн газрын тогтоол журам мөрдөнхөөс хувийн тоглолт хийж хуваараа үнэн худлаа мэдээлэл тараах бай гэж ингэж хэлсэн. Ийм хоёр л асуудал одоо боллоо. Тэгээд таа бүхний юу гэж одоо бүрэн их анх явуулсан бүрийн их нь энэ байна. Тэгээд дарсан таанад дээр байгаа энэ бүрийн ихээр таанад өгчнө. Тэгээд би үл нэгт амьдаа бол дотроо бол одоо их сүрхий нэг олон хүний цалин одоо ард түмний хөрөнгө хийнэл шодрог ажиллаа гэсэн чинь сүүлийн 2 хоног ер нь тоохон гинт хэрэгтэн болоод хулгайчийн тоонд ороод явж өглөө да. Би худалч биш, хулгайч биш, хомслагч биш, хувааж идэгч биш гэдгээ ард түмэнд хэлж байгаа. Хийж байгаа ажлаа хариуцж байгаа үедээ чадлынхаа хэрээр хий. Чадахгүй гэвэл маргааш өдөр нь төрийн албыг өгөөд явна. Санаа зовох юм хинж байхгүй. Тэр нь би бүр хариуцлагатайгаар хийж байна. Хийж байгаа ажил дээр алдаа оноо байгаа. Хүлээн зөвшөөрнө. Буруу зөрүү байвал хүлээн. Зөв байвал тайлбарлана. Буруу байвал ойлготойгоо зөрүүг арилгана. Бүр буруу одоо хариуцлага алдсан байвал за энэ миний буруу яаж яагаад хариуцлага хүлээн. Төр тийм л тогтох ёстой. Одоо систем тогтох ёстой гэж хувийн байр суурьтай байдгаас энийг онцлог хийж байна. Хөрөлсөн ирсэн явдал баярлалаа. Зөв мэдээлэл тараавал маш их баярлахаарай. За. Би байж л шүү дээ. Ороод ир. За. За нэгдүгээрт бол ингийн. За нэгдүгээрт яг үгээр би өчтөр ЭМ-ийн цаг үе үзэл бодол чөлөөний нэвтрүүлгээр 9 цагийн дараа хийдэг. Яг энэ асуудлаар баг 30 минут ярьсан. Та бүхний тэндээ сайн би давшин хариул мэдв. Тэндээ сайн мэд яг энэ асуудлаар нэг сэтгүүлч бор залуу байл одоо маш их тогтлол байдэ. Би бүрэн хариулсан. Энэгээр 30-40 минут ярьсан. Тийм учраас тэндээс та бүхэн 49. Хувьцаа эзэмшлийн одоо тэрэн дээр яг янз бүрийн тайлбар гараад байгаа. Нэгдүгээр бол 49-ийн маргаан дээр бол төрийн одоо эрх дээд байгууллага улсын их хурлаас гарсан аливаа одоо хууль шийд тогтоол бол хууль гэж үзэгддэг. Нэгдээ улсын их хурл тэрийг гаргацъя. Хоёрдугаар бол тэр чинь нэг 2 сарын одоо сүүлчид дундуурч үйл гарсан шүү дээ. Хоёрдугаар асуудал дээр бол дараа нь 2 сарын 28-нд дээгүүр цагаан 21-ний чөлөө цагаан сарын өмнөх нь засгийн газар бас тийм шийдвэр 100% төрөмж давгүй шийдвэр гаргацъя. Гуравдугаарт одоо их хурлын шийдвэр. Тэгээд 3 сарын 28 саяхан тэр 3 өдөр засгийн газар 100% төрөмж болгон зохион байгуулахыг одоо инкват мөнхват нямсартнаа даалгасгаа гэдэг ингэж хийцээ.
Тэгээ яг тэрэн дээр 100% төрийн өмчт компани болгох асуудлыг шийдгэсэн одоо хууль эрх зүйн тийм тогтцоо одоо энэ шийдвэр гарсан учраас хэрэгжүүлэх байгууллага бидний хувьд бол энийг хэрэгжүүлэхээс өөр гарч байгаагүй. Нэг. Хоёрдугаар 49%-ийн бол гомдол тавьж байгаа би хэвлэр сонссон. Зөндөө сонссон. Тэгээ би хэлсэн. Нээлттэй энэ одоо их хурлын шийдвэр, энэ засгийн газрын шийдвэрүүд зөв буруу гэвэл та бүхэн би бол тэр хэвлэр өчтөр хэлэхдээ хэлсэн шүү дээ. Хуулийн байгууллагад хандан тий. Тэгээс би бол одоо засгийн газрыг зөв буруу шийдвэр гаргасан, улсын хурлыг зөв буруу шийдвэр гаргасан гэж дүгндэг, үнэлдэг одоо хүн бол яг хувь хүн би биш. Хуулийн байгууллага шийднэ. Тэр хүмүүс ингээд нээлттэй одоо асуудлаа хуулийн байгууллага тавих байхаа гэж би юм чи 50 гэжсэн. Тэр нь зөв баг. Тэгээд хагалцсан дээр нэг. Хоёрдугаар асуудал дээр бол хувьцаа эзэмшдэг хурал дээр бид нэр одоо яг хамгийн толоод байгаа юм энэ л дээ. Би энэ бусд нь бол та бүхэн тэндээс үзээрэй. Хувьцаа эзэмшдэг хурал дээр одоо оролцуулаагүй гэдэг нэг гомдол тавиад байгаа. Яг гомдол зөвлөдөө. Яг тэрэн дээр чинь бол 100% төрийг болгож хувьцаа эзэмшдэг хурлаа хийгсэн болохоос биш 49-тэйгээр зөвсөлцөө тэгээ уулзаад тэр өгүүлбэр дээр ширсэн засгийн газрынх дээр ч байхгүй нөгөө улсын хурлын тогтоол дээр ч байхгүй ган. Ган болдгоо яриад байгаа би тайлбарсан шүү дээ. Ган болдгоо нөгөө зөвсөлцөөд гэдэг тэр өгүүлбэр чинь сангийн сайдын ахалс нөгөө нэг худалж авсан тэр мөнгө төгрөгийн зөв буруу гэдэг баах юм ярьдаг шүү дээ тий. Нэг одоо их усрын зөв буруу тэрэн дээр зөвсөлцөөд гэж л үг өгдөг. Их хурлын тогтоолын чинь ихэн дээр ерөөсө 100% төрөмт үүдэн газар болгон зохион байгуул. Хоёрдугаар асуудал дээр тэр нөгөө саяны дээр тооцоомооцоо нийлмэл одоо ярилцах тиймэрхүү заалтууд байдгийг самтан 3 4 заалттай. Яг өөрийнхөө хариуцсан их хурл төрийн эрх байг, хууль тогтоох дээд байгууллагын шийдвэр, засгийн газрын шийдвэр, тэгээ засгийн газраас шийдвэр гарсны дараа засгийн газрын хэрэглэх газраас нөгөө хэрэгжүүлэхсэн нөгөө чиглэлүүд гэж яддаг. Тэр бид нар бүгдээр ирсэн. Тэгээд тэрийг хэрэгжүүлсэн. Тэгээд энэ л одоо үйл явдал болсон. За нэг юм дээр бол харин 49-ийнхэнтэй яваа би олон сар одоо ажиллаж байгаа нөгөө намар 9 сар маргаснаас хойш ажиллаж байгаа. Тэгээ нэг юм дээр харин сэтгэл дундуур байгаа. Гинтгийн нэг шүн одоо тэр юм чи хороож засгийн газар хуралдаа тийшлээ. Гэх маягтай мэдээлэл өгнө лээ. Үгүй. Энд чинь 9 сараас хойш засгийн газар дээр комисс байгуулаад 3 сар, дараа нь улсын хурал дээр нэг том ажлын хэсэгчүүлэг байгуулаад 3 4 сар, дараа нь засгийн одоо их хурлын шийдвэрийн гарсны дараа засгийн газар шалшгүй ажилласан баг. Тэрний дараа засгийн газар 28 төлөө шийдвэр гараад би 31-нд одоо сүүлийн шийдвэр 3 4 хоног байсан. Тэр үед надад одоо энэ хувьцаа эзэмшдэг ийм хурл болох гэж байна. Энэ одоо ийм шийдвэр гаргах гэж зөв буруу гэж төржсэн талаас надад энэ үед хинч ямар ч арамтаач юу ч яриаггүй. Тэгэхээр би эдгээр угаасаа маргаад тий хуулийн байгууллагад одоо явж байгаа юм байна. Эдгэртээ маргаад яах вэ гэсэн бодолтой байгаа юм байна гэсэн хувийн бодолтой байсан нэг хувийн бодол. Хоёрдугаар асуудал дээр бол нэгэнтээ 100% төрөмт үйлдвэрийн газар болгон зохион байгуул гэсэн хууль тогтоох эрх байгууллагын шийдвэрд ирсэн учраас би тэрийг л хэрэгжүүлсэн. Ийм л шүү дээ. Би хэлж байна. Хууль зөрчсөн ч байж муудаггүй зөрчөөг бид нар тэрийг тогтоогч биш. Тэрийг тэр хувь хүмүүс одоо юундаа. Тэр хууль улсын хурлын тэр нь шүү дээ. Хэрэгжүүл гэж их хурлын засгийн газрын хэрэглэх газрын одоо яг даалгаврууд ирээд байгаа учраас тэрийг хэрэгжүүлсэн маа гэж хэлж шүү дээ. Яг тэр одоо наа маргаан чинь би бол 2 3 жил маргах байх гэсэн хувийн бодол байна. Ялангуяа тэр өмчийн маргаан дээр их бодох байх. Сая зүгээр яг одоо улсын хурлд нэгэнтээ шийдсэн учраас тайлбарлахад хэцүү бай 49-ийн талтай түүзийн гишүүдэд томилж явах, захирлын томилж явах, түүзийн дарга томилж явах бол бид нар ойлголцох ярилцах юм зөндөө гарсан л да. Явж ил байсан. Тэгээ их хурлаас ингэ шийдвэр гарчгаад хууль гэж үзэгддэг учраас бид нарт бол Барн нээлттэй. Та бүхэн хууль сайншаараа эхний шийдвэр улсын хурлын шийдвэр учраас улс төрийн эрх барьж байгаа байгууллага өөрснөө мэдж 65 гишүүн гаргасан байхаа гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээс яг одоо хэн хариулах хөлөөхөө гэдгийг би эндээс одоо тааж мааж хэлж Монголын төрөл хариуцсан шүү дээ. Одоо шийдвэр гарцсан л шүү дээ наа чинь. Би гүйцэтгэгч байгууллага гэж би хэлээд байна шүү дээ. Та нар эрх зүйн ялгаа гэдэг юмыг бас сайхан зөв ойлгож байгаарай гэж. Их хурлаас гисээ тий. За. Ямар шийдвэрүүд гаргасан, хувьцаа бүтцэд өөрчлөлт орсон, аудитын орон татан болгосон гэсэн мэдээлэл гарсан байна. За түүзийн холбоотой мэдээллүүдийг бол долоон зөвлөлттэй гэсэн мэдээлэл гарсан. Үүний тэрийг бол би мэдэхгүй. Түүзийн эрх мэд. Захиралтай гэрээ байгуулах түүзийн төрөний бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тэр хоёр байна шүү дээ. Тэр бол
хувьцаа эзэмшдэг буюу миний гар үсгтээ явсан. Нуухан байхгүй. Тэрнээс цааш орлогч, бүтэц, одоо юу гэдгийг ямар үстэй тэр энэ түүзийн бүр ирэх байдаг. Одоо энэ 90 компани бүхэл юм надтай ярина, орлогчтай ярина, бүцээж ярина, орон тавга ярина гэж байхгүй шүү дээ. Энэ чинь тусдаа зүйл. Тэгээ түүзгээл хуулийнхаа аль нь чаваагүй харна. Би өөр аврыг зөвшөөрч л байгаа. Түүзэн цалин байхгүй. Цалингүй л гэж над гомдол тавьдаг. Би авбал тэр нөгөө засгийн газрын тогтоолын дагуу тэр 240 мянга 480 авах гэж хэлдэг. Тэр бол нээлттэй хуулиар нээлттэй болсон тийм. 10,000 юу? 24 би 20 мянган долларын цалин би бүгдийг хэлээ. Та нар дахиад энийг аваа. Би хэрэгээр өгч чинь уншаадах за. Би бүгдээ нээлттэй өгчлөө шүү дээ. Уншаадах. Тоосоо бодоод үзээдэх. Бид ямар хэмжээний хөрөнгө хассан бай. Тэгэхээр 10-ын дээр бол одоо би бол 60% бол би бол ийм л байдал байна. Компани захирлууд түрүүн бол одоо энэ бол нөгөө даваа сарнгаа авсан юм байлээ. Би тэг сонссон. Гэхдээ компани захирлууд дээр бол уг нь засгийн газрын тогтоолоор ингээд компани төрийн байгууллагуудад одоо ерөөсө шинэ машин авахгүй 8 сарын 17-ны тогтоолоос хойш яваад байгаа юм л да. Үзэл байгаа. Амьдаад одоо ямар ч байсан 19-оор шинэ машин авсан төрийн компани одоо захирлууд байх бас Эрдэнэ тэднийг гараад ирсэн. Сая нэг өөр нэг төрийн ямар юм бэлээ нэг агентлаг дээр нэг яригджилээ. Тэгээд тэрийг бол бид нар засгийн газар л танилцуулна. Энэ бол нөгөө нэгэнтээ засгийн газрын тогтоол зөрчигтэй байна гэдэг утгаар л танилцуулна. Энэ сургалтын projektны тайлбараар бол яг 100% хөдөлгөөн биш оруулж байгаа энэ төлөвлөмж санаах гэж байна. Яг энэ нөгөө Монгол бол хойтлын хараахаа өчөр бүхэл юм тий бүхэл юм бол одоо нямсрлууд автлаад байж болохгүй. Юу гэж Басыг хөр 100% баг гэж болгосон уу, засгийн газар 100% гэж болгосон уу, нямсар 100% гэж шийдсэн үү, юм ялгаж байна. Ойлгосон. Баярлалаа. Өөр мэдээлэл байна. За. Тэр үл яг байхгүй нэг цаанаас ирсэн төсөл учраас бид нар тэр бичгэн дээр 24 сая 500 гэвчихсэн байгаа. Нэг ханшийнхын тухай үлэр. Валютын нөгөө валютын би 24 10 мянган доллартай тэнцвэц гэж бичсэн. Тэр яг нэг олон улсын юу гэдэг вэ? Тэр бичгэн дээр тодорхой бичсэн байгаа. За. Бүр ханшаар бичсэн байгаа. Тэгээд тэр чинь 24 сая 500-аар гарч ирсэн. Тэр бичгэн дотор байгаа уншичаарай. Тэгээд нэмэгд мэдээллүүдийг өчтөр бүтэн цаг 49-ээр ярьсан. Тэрийг MN-ээр ярьсан. Сайн авчир. Хариучлаа шүү дээ. Зөндөл хариучлаа шүү дээ. Одоо болсон. Дахиад бөө хэрүүлээ нэмэр өгөө. За. Би бол энэ хэрүүлийг үүдэх санахад үнэ аа. Банкны захирлуудын цалин. Гэхдээ сая буруу гарчлаа гэдгийг хэлчихлээ шүү дээ би. Энийг засаад өгөөч. Энэ шин буруу гарчлаа гэж хэлчихлээ. Би сая нээлттэй хэлчихлээ шүү дээ. Тэгээ өөр өснө тэр л ойлгож байна. Эдгээр хийсэн сандууд байхгүй юу? Манаас энэ тест. тэгээ та нарын энийг чинь үгүйсгэсэн байна. Үгүйсгэсэн. Одоо нэг Адуу та тэгээд.